Монгол Улсын гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 2025 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжигчил хэмээн зарлалаа. Хөдөлмөр эрхлэх боломж гэдэг бол хүн бүрийн үндсэн эрх. Гэхдээ өнөөдөр энэ эрхийг хүн бүр адилхан эдэлж чадахгүй байна. Ахмад настан, ганц бие эцэг эхчүүд, залуус, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх боломж хангалтгүй байна. Яагаад вэ? Ажлах орчин нь тохиромжгүй, тэдний онцлогт тохирсон ажлын байр ховор, бодлогын тогтолцоо нь хүртээмжгүй. Эдгээр саадаас болж манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин ердөө л 15 орчим хувь байна. Энэ нь хангалтгүй. Тиймээс бид 2025 оноос хөдөлмөр эрхлэх боломжийг хүн бүрт төслийг эхлүүлж байна. Энэхүү төслийн үндсэн зорилго нь энгийн бөгөөд тодорхой. Хүн бүрт хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бий болгох. Төслийн хүрээнд бид том алхмыг хийж хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт тухайн хүний хөдөлмөрийн чадварын үнэлгээ хийн. Хоёрдугаарт ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх сургалтууд явуулна. Ингэснээр иргэн бүр ажлын байранд шаардлагатай ур чадварыг эзэмшинэ. Гуравдугаарт тухайн хүний боломж, ур чадварт нийцсэн ажлын байрыг санал болгоно. Ажлын байранд дадлагжуулж хөдөлмөрийн харилцааны зөвлөгөө, мэдээлэл өгнө. Дөрөвдүгээрт ажлын байранд дасан зохицоход дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчлэгээ боддоор үр дүнтэй хэрэгжинэ. Төсөл хэрэгжснээр бид юу хүлээж байна вэ? Хөдөлмөр эрхлэлтийн одоогийн 15%-ийг 25%-д хүргэнэ. Эмзэг бүлгийн иргэдийн ажлын байрны хүртээмж боддоор нэмэгдэнэ. Халамжаас хамааралтай биш, өөрийн орлоготой, өөртөө итгэлтэй иргэд нэмэгдэнэ. Хөдөлмөр бол хүнийг нийгэмтэй холбодог хамгийн бат бөх гүйл юм. Харин энэ гүүрээр хүн бүр алхах эрхтэй. Хөдөлмөр эрхлэх боломжийг хүн бүрт төсөл. Хамтдаа боломжгүй нөхцөлийг боломж болгон өөрчлөе.